Адуу тамгалах нь монголчуудын олон зуун жилийн дүүх, өв соёл, ахуй амьдралын өвөрмөц илэрхийлэл юм. Энэ нь хэний адуу вэ гэсэн энгийн асуултанд хариулах төдий тэмдэг бишээ. Харин овг аймаг удам судраа тэнгэрт таниулж, өвг дээдсийнхээ галголомтыг залгамжлан авч явааг харуулдаг. Ариун зан үйл билээ. Хамгаа гал дулаасхан тасан болгох нь зүгээр нэг үйл бус. Галаа дахиж гал голомтоо ариун сахихын зэрэгцээ. Удмынхаа хямар сүлтийг бадраа мөнхжүүлэх гүн утгатай заншил билээ. Хамаг бол зүгээр нэг тэмдэг төдий зүйл бус. Харин тухайн удам өгсаа гэр бүлийн нэр хүнд түүх соёлыг үеийн үед дамжуулан хадгалдаг бэлэгдэл байсаар ирсэн. Гал дахих ёс энэ нь өвг дээдсийнхээ өргөссөн гэрийн хишиг буян удмын хямар сүлтийг сахин хамгаалах ариун зан үйл бөгөөд монгол хүнээ оршихуйн баталгаа болсон язгуур шүтлэгийн нэгэн илрэл юм. Харамсалтай тангуудын дарлал, манжийн бодлого, чашны хэт нөлөөнөөс эдгээр зан үйл үеийн үед могсоор өнөө цагт жинхэнэ удаг учир нь бүдгэрч зөвхөн эзэмшлийн шинжтэй хүйтэн тамгадардаг хэлбэр болон хувирчээ. Гадны үзэл санаа нэвтрэн орж амьтныг зовоож байна гэх өрөвдлийн халахвчин дор уламжлалаа үүсгэх нь язгуур соёлынхоо дархлаанд алдаж буй гашуун үнэн билээ. Адуу тамгалах гал дахих ёс нь амьтныг зовоохын тулд бус, харин удмын дүүхээ нандагнан нөвлүүлж тэнгэрийн нэвэлийг хүндэтгэн сахих өвгдийн ариун ёсыг залгамжлуулах ухаан билээ. Үүнийг үр хойчтой таниулж өвлүүлэн үлдээх нь ясаа залгаж гал голомтоо бадрааж буй эр хүнээ нандин үүрэг юм. Монгол хүн байхын утга учир бол өвөг дээдсийнхээ түүх соёл шүтлэгийг зөвөр таниулж, зөвөр хадгална, үеийн үед залгамжлуулах явдал. Энэ бол их гүрэн үндэстний язгуур, хямар сүлтийг мөнхжүүлэх ариун нүв бөгөөд монгол хүн таны бидний оршихуйн баталгаа билээ.